Зохиолч Пүрэхүүгийн Бат хуйг. Утгын чимэг 2021 наадмын тэргүүн байрын шагналт бүтээл. Аг нүдэлж байлаа. Сүмийн ганжир төлгөөтэй хүрэл хонх олон жил салхин жингэнхээсээ уйддаг болов. Ерөөс салхийг үзэн яддаг байх гэсэн хачин бодол дээрүүлсээр сийлэн сая нэг юм сэрлээ. Орны хөлд өвгөн нь сууж байна. Царай зүсэн сайхан бие тэнхлэн харагдана. Залуугийн л хүмсэг зангидж нүд онилгон хардгаараа түүнийг ширтэнэ. Би удаан унтуу гэсэнд хангалттай гэж хэлээд инээмсэглэв. Хамаг зүйлс хуйлран эргэлдэх шиг болоод цээж нь давчдаж унаад өгснөө там томхон санана. Тэгээд л бодлын хачин урсгал хальтраад эсвэл хэн нэгэн түүнийг түлхээд оруулчихсан мэт дахиад л нүдээ халгуурхан анилаа. Өтгөн ургасан үндмэл шараа үстэйч урин цагийн ирэхээр үл мэдгэн ногоон туяа суусан тал үзэгдэнэ. Аг нүдэлж байна уу да гэж өөртөө шивнээд нүдээ нийлээ. Иргэн тойрон өмнөхөөсөө арай илүү тодрон сар улсжээ. Түүний дэргэд хэдэн жилийн өмнө хинхдэг дүүрэн харуулсал орхиод жамын хаалга татаж одсон өвгөн нь биш. Том охин нь нэмгэн цамцныхаа энгэрийг ширтээд толгой гудайлган сууж байлаа. Аав нь хайчаавэ гэсэн охин ээж тишээ нэгжин харснаа. Аав гэд чимээгүй боллоо. Нэгэн хором хорвоо ертөнцийн хамаг бүхэн дууга татсан мэт намгүм ориглоо. Сийлэн толгоогоо өндөлгөж цонхоор тусах нарыг харах гэж хичээгээд тийм тамир тэнхэн үлдээгүйгээ ойлгожээ. Ямар ч байсан хэдэн муу хүүхдээ хөлдөө газар нүдүүлсэнгүй. Тэр жил багын найз нь дүн өвлөөр нүд анж газарт нь яваад осгоо шахсан өвгөн нь оройхон орж ирээд халуун цай уучлан уухтаа. За да. Хүний хизээ өхөн товгүй ч гэлээ. Өвлөл талын маргүй юм байна. Үлдсэн хідээ зовлон болох юм. Өдөржин нүдээд арай хийж нэг юм онгохонхоллоо гэж хэлээд санаа алдан суусныг санджээ. Гэнэт туулсан амьдралынх нь өдөр хоногуудын учралт тохиол сэргэж жигдрээд өсчний газар цэлгэр цонх ширтээд ханиа хүлээд суудаг байсан залуунасаа саналаа. Сийлэн өсчм байжээ. Хичнээн хүний үсийг засаж хичнээнч олон толгой илвсэн гэхэв. Гэтэл тэр олон толгойн одоо хідэн газар дор орж хоосон ухархай хохмой дүртэй хөвтэй бол гэж бодоход хүйтийн чихүүц хамаг биеийг хулдан хучих шиг болжээ. Үгүй нэр аав нь байхгүй л дээ. Ухаан санаа орж гараад муу охиноо элдэг дэмий асууж зовоосон байна. Гадаач ус гисэж уур орчхож дээ. Ээжийнхэн санаа амарлаа. Хорвоогийн зам юм хойно доо. Одоо аавынх нь хойноос явж муу хөгшнөө олж уулзах нь гэж хэлээд хамаг хэрэгээ бүтээсэн мэт хангалуунаар инэвхийлээд хушууд цорвойлоо. Охин нь ус гисэх гэж чангаар хэлээд чимээгүй болоход мөн л иргэн тойрны хамаг бүхэн дууга хураасан мэт хэсэг хоосон хүндий ажин түжин боллоо. Сийлэн ээж нь өвлийн хүүтнэр та хэдийгээ хөлдөө газар нүдүүлж гих үед хаалга хятнан онгоох дуулдаж баг хүргэн том зээ хоёр нь араараасаа цууралтан орж ирлээ. Ашгүй бурхны минь аврал ээж сэрчгээ юу химэн гандан хийдийн муугуул номтой лам гэгддэг баг хүргэн нь дуулдаад сүртэй гихч нь алга хавсарч залбирлаа. Сийлэн түүнийг парга бүдэн хоолоогоор нь таньж гамба хүмүн өнөөдөр чинь хаврын ихэнх сарын хэдэн бэ гэж олон сар өлегтөд дуу гараагүй гэхэд итгэмээргүй хэрэндээ цовоо дуугаар чанга асуулаа. Гамба юуг хариулахаар амаа ангалзуулах үед том охин сая орж ирсэн хоёрыг дагуулсаар яран өрөөнөөс гарлаа. Сийлэн өргөн орноос өөр хогшилгүй ханхай том өрөөнд ганцаар үлдснээ ойлгосонгүй. Нүдээ алгуурхан аниад мөнхийн энэргүйд хүн хэрхэн живэн одгийг санаж бодсоор аав минь яасан блэ? Боллоо гэд амьсгал татсан.
Ээж болохоор хинтээж юу ч яриаггүй. Шанааг нь дагаад л хоёр нүднээс нь нулимс бөмбөрүүд байсан. Харин хань маань яатлаа? Надаас хойш чи юм гээд үгээ дуусгаж амжаагүй өөд болсон шүү дээ. Одоо миний ээлж иржээ. Өнөөдөр тэсэгч маргаашвал барахгүй. Тэгээд надад хувь ерөөл хідэн хүүхдэд минь буян байж. Цагийн өр үзчихлээ. Би яах вэ? Жамаасаа хаам ултрах уу? Гэж бодоод хөвтөж байлаа. Удалгүй өрөөнөөс гарсан 3 цувралдан орж ирлээ. Том охин нэмгэн ирээнээс сольж хөрөнгөний зузаан ноосон цамт өмсчээ. Ээж, та чи юу л яриад байна да? Юм ус гисэх гадаад жавар тачигнаж байхад гэхэд хөргөн гамбаа яран залгаж. Ээж минь өнөөдөр чинь өвлөхийн сарын шинийн 10 шүү дээ гэж сөөнгөдөхөн унцад хоолоогоор хөнгөнүүллээ. Том зэн мөр хавчгнуулан өнөөдөр ёстой хүүтэн байна гэж сулхан бувтнав. Сийлэн юу гэд чимээгүйхэн болоод эргэн тойрны хамаг юмс дууга барсан мэт чимээ энерги дүүрнэ. Үнэн үү гэж тэрнийг цөхрөнгөө асуухад зэрэг өвлөө ихэн сар гадаа хүйтэн гэж давтан ханхаа өрөөг цуурайтан бараг л хашгиралжээ. Сийлэн сарс болсон хөгшин толгой андуурчээ. Аг нүдэлж үзэгдсэн зүүд байж. Зүүд сэрвнээ жалгахаа байсан зүйлэг амтан гэж өөрийгөө хараагаад тэгвэлч гэж хэлээд нүдэ нийлээ. Охин нь аяхтай бүлийн цанаас халбагдаж уулгахад сийлэн гүдхийн залглаа. Цээжийг зуран орох шингэн хоолойг нь тэсвээ бэрх өвтөгсөн ч өвөл өнгөртөл тэсэх, салхины үзүр зөөлөртөл твчих гэсэн бодол хамаг зовирыг нь даржээ. Ихэндээ их хэл эргэлздэг байлаа. Үгүй анх муурч унахад өвөл шувтарч байсан да. За байц. Намарч байлуу. Үгүй тэгэхээр би чинь хичнээн олон нэг ухаангүй дуугжирч энэ хэдийгээ тарчлаас амтан би. Ёстой үлдээ толгой. Үгүй толгой гэснээс залуудаа амтны үс толгоогоор их оролдохоор ийм болдог хэрэг. Тэр ажилдаа яасан дуртай байсан гэж. Ингэж тарчлахаа мэдэхгүй хайчны ам ангалзуулаад л гэж хивнээд хүчлэн байж цээжээ өндөлгөв. Өрөөнд бага охин өнгөрсөн жилийн өвлөөр худалдаж авсан гих хачин үнтээс үслэг дээлийнхээ сорыг гялтгануулсаар орж ирлээ. Ашгүй нэг юм хүйтэрч булган дээлийн өмслөв. Ээж, би энэ яаж байна? Царай чинь сайхан харагдаж байна. Та одоо ийм хүйтэнд гэснээ үсгийн өргөнд цонхны салхивчийг ааснаа. Даарахгүй байна уу та? Энэ жилийн өвөлч ер нь их хүйтэн байна гэлээ. Сийлэн түүнийг янз муутай хараад булга гэж тохоо хөрөхгүй амтан байдаг. Чи ч мөн олон амтны амь нөмөрч явна да гэсэнд ээж бүр дөрөөн хэрүүл хийхтэй байх ч гэд тастас инэв. Эмгэний эргэлзээ бүрмөсөн тайлэгджээ. Хүүхдүүдээ л зовоож болохгүй. Хөлдөө газар ямар ч байсан тийсэн гисээр цаг наашлах урин хаврыг хуруудаар нь тоолох болов. Хоног хоногоор би тэнхэрч хоолунд чоолойг нь давах болов. Хүүхдүүд нь ч баяртай байлаа. Хакер хүйтэн өвлийн жавраг гадаа тачигнаж өвчнөтэйгээ биш өвөлтэй тэмцэлдэх сийлэн эмгэний дотроос ямар их хүч булгийн их шиг булиглан байгааг төсөөлхийн аргагүй. Амьд явахын хүч гагцхүү бодол бүрэлддэг ажээ. Гэхдээ ирэх өдөр болзолгүй билээ. Саяхан сургуульд орсон түнжээр толгойд хүү. Ээждээ зовсон сэтгэл нь ялимгүй тайлбарсан эцэгийнхээ эзгүүд имээ гэж хашгирсаар өрөөнд орж ирэв. Хүүгийнхээ хөлстэй тухайг үнэрлээд сийлэнд нэгдэл сэжиг төржээ.
гаднаас орж ирэх шиг болсон. Яасан халууцсан дам шиг вэ гэж бодоод. Өвлийн хүйтэнд яасын хөлрөөвэ гэсэн хүү нүдэр гэлдүүлж. Юу вэ эми? Өнөөдөр манай сургуульд амарсан. Удахгүй зуны амралт болно гэсний эгийг санал бололтой амаа барьсаар годхийн гарч одов. Эмгийн сая бүгдийг ойлголоо. 100 гэдэг үг хоолойг нь зүсэх шахуурдаг балга цай шиг залгуур дээр нь тэглэж эхлэв. Цээжний хүндэд хөгжмийн хялгасан утас тасрах шиг бүдэгхэн чимээ сонсогдоод нүдэн анилаа. Орны хөлд өвгөн нь хүмсэг зангидж нүд онилхон тэрнийг ширтэд сууна. За явах уу да гэж хэлхийг нь сонсоод сийлэн туйлын ихээр баярлан толгой доглоо. Өнгөрсөн намрын өнжмөл шар үсийг өмхөн дарсаар л үл мэдхэн ногоон туяа суусан хаврын талд аг нүдэлжил байлаа.